4-4 зөвлөгөөний эхэн үед явуулах сургалтын онцлог. Тавын 1 нь зөвлөгөөг үнэлж дүгнэх, 5-ын 2-т зөвлөгөөний үр дүнг тайлагнах. Тавын 3-т цаашдын төлөвлөгөө зохиох, 5-ын 4-т үйлчлүүлэгчийг үдэх, санамж. Тавын 3-ын 2 ярилцлагыг хөтлөн явуулах технологи. Жишээ нь IV-гийн зөвлөгөө өгөх, ярилцлага хийх үе шат. Тавын 3-ын 2 ярилцлагыг хөтлөн явуулах технологи. Ярилцлагыг эхлэх 5-аас 10 минут, мэдээлэл цуглуулахад 25-аас 35 минут, шийдвэрлэх асуудлыг тодруулахад 10-аас 15 минут, ярилцлагыг дуусгахад 5-аас 10 минут. Ярилцлагыг эхлэх, ярилцлага хийх технологи. 1-1 ярилцлага эхлэхийн өмнө үйлчлүүлэгчийг хүлээн авах. 1-2-т үйлчлүүлэгчийг нэрээр дуудаж ярилцах. 1-3 байгаа чигээр нь хүлээн авах. 1-4 ердийн зүйл гэж үзэж тайвшруулах. 1-7 энгийн үг хэллэг хэрэглэх. 1-8 нүдээр харьцаа тогтоох. 1-9 нүүр царайны хувирал хөдөлгөөнөө тохируулж илэрхийлэх. 1-10-т биеийн хөдөлгөөн байрлалаа тохируулах. 1-12-т дуу хоолойн өнгө чанга сулаа тохируулах. 1-13-т ярилцлагын цаг хугацааг зөв сонгох. За мэдээлэл цуглуулах. 1-т нь мэдээлэл цуглуулж ярилцлага хийх технологи. 1-т нь ажиглах техник, 2-т нь сонсох техник, 3-т нь асуух техник. Та өнөөдөр надтай юуны талаар ярилцахыг хүсэж байна гэсэн асуултаар ярилцлагыг эхлүүлэх нь зүйтэй. Та тухайн компанидэр болсон ажилд орох ярилцлагын талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгч болох уу гэсэн нээлттэй асуулт нь тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцах. Энэ хүрээнд чухал асуудалд ач холбогдол өгөх боломжийг үйлчлүүлэгчдэд олгодог. Нээлттэй асуултын тусламжтай ярилцлагын чиглэлийг тодорхойлно. Баримт мэдээ шаардсан юу гэсэн асуулт нь ярилцлагын нээлттэй байдлыг илэрхийлнэ. Тухайлбал та ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор юуг төлөвлөж байна? Таны ярьсан нөхцөл байдлын жишээ юу байж болох вэ гэх мэт. Ямар гэсэн асуултууд нь хэлэлцүүлэг өрнүүлэхэд ихээхэн тустай байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ гэх мэт. За асуух техник, ярилцлага хийх технологи, хаалттай асуултын үүрэг, тодотгох асуулт, сэтгэл хөдлөлтөй холбоотой асуулт, лавлах, таамаглах, эргэцүүлэх асуулт. За эрэл хайгуулын шин чанартай асуулт, таамаглах асуулт, эргэцүүлэх асуулт. За шийдвэр гаргах. 1-т нь шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх аргууд, 2-т нь үр дүнг үнэлж тодорхойлох. Шийдвэр гаргах дэмжлэг үзүүлэх арга нь мэдээлэл өгөх. Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх арга 2-т нь зөвлөмж өгөх. За дэмжлэг үзүүлэх аргууд. Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх арга. Итгэн үнэмшүүлж тайлбарлах. Бодох, асуулт тавих, таамаглах, эрэл хайгуулын шин чанартай асуулт тавьж ярилцах. За дэмжлэг үзүүлэх аргуудад шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх арга 5-т нь төр зохицолтыг ашиглах. 6-т нь давуу талуудыг онцлон харуулж ярилцах.
Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх арга нь асуултын чагсаалт гаргах арга. Таамаглах асуулт тавьж ярилцах, тодруулах асуултуудыг тавьж ярилцах. Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх арга зүйд амжилтын жишээг танилцуулах, тохиолдол жишээ, даалгавар өгч гүйцэтгүүлэх. Үйлчлүүлэгчийн хийсэн зүйл гаргасан амжилтыг дүгнэж үнэлэх. Үр дүнг үнэлж тодорхойлох. Үнэлгээнээс зайлсхийх дүгнэлт. Ярилцлагыг дуусгах. Сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх, хамтран ажилласан хугацаанд гарсан ахиц дэвшил. Сэдлийг дэмжиж баттгах зорилгоор хэрвээ иймэрхүү нөхцөл байдал дахин давтагдвал та юу хийх вэ? Хэрвээ та дахин ажил хайх бол ямархуу аргуудыг хэрэглэнэ гэж бодож байна вэ? Иймэрхүү эрсдлээс сэргийлэхэд юу хийх хэрэгтэй вэ? Цалингаа авч чадахгүй нөхцөл байдал үүсвэл түүнийг яаж шийдвэрлэх вэ?